За энэ хуулийн танилцуулга маань ердөө 3 зүйлийг л зохицуулж байгаа. Тэгэхээр нийгмийн даатгал татвартай холбоотой харилцаануудыг одоо ингээд аваад үзэх юм бол хамгийн ихний хэсэгт бол 2 хувааж үзэж байгаа. Нэгдүгээр хэсэг нь бол юунаас яаж авах вэ гэдэг асуудал, хоёрдугаар хэсэг нь хэнд яаж шударга хуваарлах вэ гэдэг асуудал байж байгаа. Тэгэхээр хамгийн ихний хэсэг бол юунаас яаж авах вэ гэдгээ бид нар хамгийн түрүүнд одоо маш сайн зохион байгуулж иж үүний дараа хэрхэн шударга хуваарлах уу, хэрхэн зөв болгох уу, бусад процесс үйл ажиллагааг яаж зөв болгох вэ гэдэг асуудал яригдана. Эхний нэгдүгээр зохицуулт бол иргэний хуулийн шин чанартай зохицуулсан харилцаанаас нийгмийн даатгалыг албан журмаар авах болиё гэж байгаа. Иргэнч вэ, аж ахуй нэгжч вэ хамаагүй. Өнөөдрийн байгаа хуулиар аль нэгэн аж ахуйн компанитай гэрээ байгуулад үйлчилгээ хөлсөөр ажиллах гэрээ байгуулад ингээд ажиллахад тэр хүнд ямар дарамт ирж байгаа вэ гэхээр эхлээд нийгмийн даатгал орлогоосоо 10% төлж байгаа. Дээрээс нь эн чинь шууд үйл ажиллагааны орлого болж байгаа учраас хүн амын орлогын албан татвар 10% төлж байгаа. Дээрээс нь шаардлага хангасан тохиолдолд нэмэгдсэн өртгийн албан татварыг бас авчиж байгаа. Тэр хувь хүнтэй гэрээ байгуулсныхаа төлөө нөгөө аж ахуй нэгж нь дахиад 12.5% нийгмийн даатгал төлөх үүрэгтэй болчихж байгаа. За ингээд нөгөө иргэн чинь өөрөө машин тээврээ гаргаж байгаа, дахиад магадгүй ээлжийн жолооч санхүүжүүлж байгаа, засвар үйлчилгээгээ хийж байгаа. Тэгэхээр ерөөсөө олон улсад энэ 30-40% татвар даатгалыг төлөх ийм одоо өндөр ашигтай бизнес хаанч байхгүй шүү дээ. Тэгээ энэ хүн бол ерөөсөө шууд өрөнд ороод алга болчихж байгаа. Яг энэ байдлаараа явах юм бол манай Монгол улсад хуваарийг хөдөлмөр эрхлэх ямар ч боломжгүй болоод энийг л одоо иргэд бол аж ахуй нэгжүүд мутацлагдсан татвар гэж нэрлэдэг байгаа. Орлогоос нь авч болохгүй. Тэгэхээр нэгэсэндээ нийгмийн даатгалынхаа сангийн нөгөө талаас нь харахаар өнөөдөр сангаа өсгөж байгаа юм шиг боловч дунд хугацаанд маш олон ажлын байр алга болоод маш олон ажилгүйдэл нэмэгдээд тэтгэр олгогчт нь биш авагчт нь өсөх ийм дунд хугацааны эрсдлээс одоо бид нар хамгаалж байгаа учраас зохистой харьцааг олох шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм учраас хөдөлмөрийн харилцааны цалин хөлс урамшууллаас авдгаараа авна. Энэ хөлсөөр ажиллах гэрээ бусдаар гүйцэтгэх үйлчилгээ гэж нэрлэгдсэн иргэний хуулийн харилцаанаас нийгмийн даатгалыг авах болио. Энэ бол орлого учраас татвараа авдгаараа аваад явъя гэсэн ийм агуулга нэгдүгээр заалт байж байгаа. Хоёр дахь зохицуулт нь бол юу байгаа вэ гэхээр хөдөлмөрийн хууль, нийгмийн даатгалын хууль хоёрын хооронд нэг юм жижигхэн зөрүү байдаг. Одоо ялангуяа нийгмийн даатгал тооцдог нягтлангууд бол маш сайн мэддэг баг. Хөдөлмөрийн хуулийн дээр цалин хөлс урамшуулал гэдэг агуулга явж идэг. Тэндээс нийгмийн даатгал авдаг. Гэтэл нийгмийн даатгалын хуулийн дээр цалин хөлс түнтэй адилхан хорлого гэдэг дээр нөгөө ажилчдаа олгосон унаа хоолны хөнгөлөлт, одоо нөгөө байрны ашиглалтын хөнгөлөлт, төлшний хөнгөлөлт зэргүүдийг оруулж аваад нийгмийн даатгал тооцчихдаг. Тэгэхээр энэ хоёр хуулийн жижигхэн энэ зөрүүг бид нар бас алга болгоё. Тийм учраас ажилчдаа олгож байгаа унаа хоолны хөнгөлөлт, байрны хөнгөлөлт, дээрэс нь төлшний хөнгөлөлтөөс нийгмийн даатгал авахгүй бай. Энэ бол иргэн хүний хувьд орлого олж байгаа учраас шууд 10%-аас судахад явдаг болгоё гэсэн ийм одоо санал оруулж ирж боловсруулж танилцуулж байгаа. За 3 дахь зохицуулт нь та бүхэн мэдж байгаа бас ажил олгогчоос нөгөө цалингийнхаа одоо хуваар бодож 12.5% нийгмийн даатгал төлдөг. Энийг бол дээд хязгаартай болгоё гэж. Өөрөөр хэлбэл одоо 15 сая төгрөгийн цалин олгодог байлаа гэхэд байгууллага яадаг вэ гэхээр тэр хүмүүсээс чинь нийгмийн даатгалаа суутгаж аваад дараа нь хүн амын орлогын албан татвараа суутгаж авчаад нөгөө талдаа тэр 15 сая төгрөгнөөс нь 12.5%-аар за яг зарим нэг нөгөө 11 ч өнөө 12.5 байгаа шүү дээ тэр хооронд хэлбэлцэж байгаа. Суутгаж аваад төлдөг. Энэ нь өөрөө дээд хэмжээ байхгүй. Тэгэхээр энийг бол одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10-аар үржүүлсэндээ тэнцэх хэмжээгээр хязгаарлая гэж байгаа. Нэгэсэндээ өнөөдрийн байдлаар бол 7 сая 920 мянган төгрөгнөөс дээшх цалинтай байгууллага шимтгэл төлдгөө болио. Тэрнээс доошхтой бол төлдгөөрөө төлье. Ингэснээрээ энэ бол харин 2-3 янзын тооцоо гарч байгаа. Зүгээр ер нь бол нэг 200 гаруй тэрбум төгрөгөөр нийгмийн даатгалыг бууруулж байгаа. Үүний нөгөө талд нь аж ахуй нэгж байгууллагууд ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн орлого нэмэгдэх, аж ахуй нэгж байгууллагын үр ашиг нэмэгдэж, татварын орлого нэмэгдэх гэсэн тооцоолууд гарч байгаа. Тэгэхээр энэ 3 зохицуулалт хэрвээ батлагдчих юм бол ажилгүйдлийн түвшин 0.4%-аар буурч, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 101%-аар өсөж, шинээр бол 13,678 ажлын байр нэмэгдэж, цалингийн дундаж бол 918 төгрөгөөр одоо бодит цалин нэмэгдэх юмаа гэсэн юм
судалгаа хийсэн байж байгаа. Энэ арена загвараар нөгөө энгийн загвараар тооцох юм бол 11 мянган ажлын байр нэмэгдэж дундаж цалин 76 мянган төгрөгөөр нэмэгдэнэ гэж байгаа. Нэг өсөндөө бол энэ эдийн засгийн идэвхжлийг дэмжиж ажилгүйдлийг дууруулж бодит орлогыг нэмэгдүүлнэ гэдэг ийм үр дагавартай зохицуултууд орж байгаа гэдэг. Монгол улсынхаа зах зээл дээр бүтээмжийг нэмэгдүүлээ. Хөдөлмөр эрхлэлтийг дэмждэг болгоё. Аж ахуй нэгжүүд ажилтнаа авдаг болгоё, цалин хөлсөө нэмэхэд дэмждэг болгоё. Хуваарь хөдөлмөр эрхлэгчид өөрийн гишин ашиг орлоготой амьдрах чадамжтай боломжтой энэ зах зээлийг бэлдээ. Эргээд энэ нь өртөг зардлыг бууруулах учраас үйлдвэрлэл үйлчилгээний өртөг зах зээлөөрөө бууж эхэлнэ. Хүмүүс ажиллах боломжоор хангагдаж эхэлнэ гэсэн ийм эдийн засгийн эерэг үр дагавартай ийм гурван зохицуултаа хуулийн төслийг санаачлаад ингээд хилцүүлгүүдэд явж байна. 30 гаруй гишүүд ер нь бол дэмжгээ илэрхийлээд явж байгаа. Хуулийнхаа бүрдэл хэсэг санхүүгийнхаа тооцоо хилцүүлгүүдэд эх 7 хоног дуусгаад эх 7 хоногтой багтаж өргөн мэдүүлэхээр ингээд төлөвлөж байгаамаа.